Харьцсан намын бүлэг өнөөдөр хуралдаж нэг асуудлыг мэдээж сонслоо. Энэ нь төрийн мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай улсын хурлын тогтоолын төслийн талаар Монгол банкны ерөнхийлөгч Зол Жаргалын танилцуулгыг гишүүд сонсож саналаа солилцлоо. Тэгэхээр Монгол банк шинжлэлийн засгийн газартай хамтарч 13 онд мөнгөний ямар бодлого баримтлах вэ гэдэг дээр өөрсдийнхөө байр суурийг ерөнхийдөө танилцуулж, зарчилсан намаас өөрсдийнхөө мөрийн хөтлөөр чиглэсэн гол чиглэлийн талаар Монгол банкны баримтлах гол чиглэлийн гол үзэл баримтлалыг тодрууллаа. Монгол банкны хэлж байгаагаар Монгол улсны мөнгөний бодлого юунаас хамааралтай болсон юм бэ? Монгол улсын эдийн засгийн хөгжил хаашаа явж байгаа юм бэ гэдэг асуудлаар Монгол банк байр сууриа нэлээд нээлттэй илэрхийллээ гэж бид бодож байна. Тэгэхээр Монгол банкны үйл ажиллагаа Монгол улсын мөнгөний бодлоготой уялдахдаа иргэдэд нээлттэй ил тод байх, засгийн газрын мөнгөний бодлого, төсвийн бодлого, хөрөнгө оруулалтын бодлоготой ягт уялдаж явах тал дээр гишүүд өөрсдийнхөө санал бодлыг нэлээд нээлттэй хэллээ. Монгол банк нэг хүлээн зөвшөөрч байгаа зүйл юу гэхээр үнэхээр Монгол улс хэд уул уурхай хамааралтай болсон байна гэдгийг ярьж байна. Хоёрдугаарт өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монгол улсын ядуурл 30% байсан хэмжээнээс буурсангүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Ялангуяа энэ инфляцид нөлөөлсөн гол хүчин зүйлийг юу гэж дүгнэж байна гэхээр сүүлийн 2 жилд халамжид 1.2 их найд зарсан нь үнэхээр Монгол улсад дундаж давхрыг буу олох үйл ажиллагаанд дахиж гарсангүй, ядуурлыг бууруулах үндсэн чиглэл уушаага хөдлөөгөө гэдгээ бол Монгол банк хүлээн зөвшөөрч байгаа нь олдтой зүйл гэж бид ингэж бодож байна. Ер нь Монгол банкны үйл ажиллагаа төрийн мөнгөний бодлого Монгол улсын иргэдэд цаашд нээлттэй байх ёстой. Жохом юунд одоо 13 оны бодлого чиглэгдэх юм бэ гэдэг дээр гишүүд гол санал юмаа хэллээ. Ер нь өнгөрсөн улс орны эдийн засгийн асуудлыг дүгнээд цэгнээд үзэхэд нийт иргэд саяны инфляцид өртөхөд бол нийт иргэдийн 80 ядуу иргэдийн 80% инфляцид өртсөн байна. Өнгөрсөн хугацааны хоёрдугаарт дундаж давхаргын дундаж орлоготой иргэдийн 35% нь өртсөн байна гэсэн ийм судалгаа гаргасан байна. Одоо Монгол банкны үйл ажиллагаа 2013 онд юунд үндсэндээ чиглэж явах юм бэ гэж Монгол банкны хэлж байгаагаар хамтарсан шинжлэлийн засгийн газартай хамтарч хүчтэй дундаж давхаргыг буу болгоход Монгол банкны үйл ажиллагаа чиглэнэ гэдэг зүйлийг ярьж байгаад арчилсан намын бүлэг зүйтэй гэж үзлээ. Үнэхээр хүчтэй дундаж давхаргыг үүсгэхэд бид нар энэ дундаж орлогыг буу болгож байгаа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсүүдээ дэмжихэд төрийн мөнгөний бодлогын гол зүйл явах ёстой. Энэ дээр жишээлбэл одоо барьцаа хөрөнгийн эрх зүйг шинжилье. Барьцаа хөрөнгийн үнэлгээг зөв гаргадаг болъё. Барьцаа хөрөнгийг 2 жил одоо жишээлбэл шилжих шилждгийг болиулъя. Хариуцлагын тогтолцоог өндөржүүлье. Ингэснээр арилжааны банкны зээлэнхүү арилжааны банкны мөнгөний эргэлт хурцсах юмаа гэдэг дээр бол анхаарлаа хандуулъя гэсэн ийм чиглэлийг үндсэнд нь барья гэж байна. За орон сууцны нийлүүлэлт өсөхгүй мөртлөө эрэлт өсөж байгаа нь бол бидний ирээдүйн орон сууцны үнийн хөөсрөлтийг буу болгох юм биш үстэй гэсэн болгоомж бол маш өндөр байгаа. Тийм учраас моргошин зээлийн асуудлыг ялангуяа цалинтай иргэд, дундаж давхаргын иргэдийг моргошин зээлэнд оролцуулах энэ эрх зүйн тогтолцоогоо бүгдээрээ нэн яралтай шинжлэх ёстой юм байна гэдэг дээр бол арчилсан намын бүлэг Монгол банкны бодлоготой, төрийн мөнгөний бодлоготой санал нэгдэж байгаагаа бас ярилцлаа. За хоёр дахь нэг гол анхаарал татж байгаа асуудал юу гэхээр бэлэн бус гүйлгээг дэмжих эрх зүйн орчныгоо шинжилье гэж. За энэ дээр зөвхөн энгийн нэг хоёр логикийг бол Монгол банк ярьж байна. Энийг бол шинжлэлийн засгийн газартай хамтарч хэрэгжүүлэх маш яралтай арга хэмжээ авах зүйтэй гэдэг дээр арчилсан намын үүрэг даалгаврыг бас өхөн зөвөө энэ мөнгөний бодлогон дээр. Энэ юу гэхээр нэгдүгээр иргэний ухаалаг үнэлэхийг үнэлэхээр төлбөр тооцоо хийдэг асуудлыг бүгдээр оруулъя гэж. Өнөөдөр бүх иргэд ухаалаг үнэлгээ, цахим үнэлгээ аваад үндсэндээ бол дуусах ёстой ондоохтаж.
Монгол Банк болж игэл одоо эх жилийн эхний хагаст багтаагаад цахим үнэлэхээр төлбөр тооцоо хийдэг энэ чиглэл рүү орё гэж иргэний ухаанд үнэлэхээр. Энэ бол маш зүйтэй санал юм а гэж дэмжиж байгаа. За сая хүүхдийн мөнгийг энэ сараас олохтой холбогдуулаад 13 банкны үйл ажиллагаа бол энэ хүүхдийн мөнгөнд тулгуурлаж бас явагдах юм байна. Гэхдээ энэ 13 банк бол үнэхээр энэ хүүхдийн мөнгийг дэмжиж байгаа. Олох харьцаа нь бол нэлээд тодорхой болцсон байгаа. За энийг хүүхдийн мөнгөний цахим карт мөн төлбөр тооцооны хэлбэртэй цахим гүйлгээг бол нэвтрүүлдэг юм руу орё гэдэг дээр бол бас бэлэн бус гүйлгээнд бол хамааруулж ойлгож байгаа. Одоо бид нар хүүхдийн мөнгөний карт гаргана. Хүүхдийн мөнгөний картыг эцгийнхээ нэрээр гаргаад тэгээ энэ мөнгөөр төлбөр тооцоо хийдэг бүх одоо худалдаа үйлчилгээний газар төлбөр тооцоо хийдэг энэ чиглэл рүү явуулъя гэдэг дээр бол бас гишүүд дэмжиж энийг хийх нь бол зөв юм байна гэж ингэж үзлээ. За Монгол Банкнаас энэ уул уурхаагаас хэд хараат байж байгаа байдал дүгнэлтийгээд ерөөсөө уул уурхай бол нийт ажиллагч одоо үчил ажлын байрыг буу болгоход 5% эзэлж байна. Энэ өстөөгд 10% давж чадахгүй гэдэг нь маш хэрэгэлзээтэй. Тийм учраас ажлын байрыг буу болгох гол үндсэн салбар нь юу юм бэ гэдгийг бид нар ярилцаад энэ бол ерөөсөө хөдөө аж ахуй юм байна. Монголын нийт одоо ажиллагчдын одоо 34% нь хөдөө аж ахуйд хамаарагддаг юм байна. 34% хөдөө аж ахуйд хамаарагдж байгаа зүйл нь 2010 оныхтой харьцуулахад 6 пунктээр унтсан байна. Тийм учраас бид нар хэд уурхай хамааралтай мөртлөө нийт иргэдэд ажилтаа болох 5% руу зүтгэх нь зөв. Нэг эсвэл хөдөө аж ахуйгаад мал аж ахуй хөдөө аж ахуйгаа дэмжсэн бодлогыг энэ мөнгөний бодлогод оролцуулж энэ дээр хөрөнгө оруулалтыг илүү төлхөө оруулах нь зөв гэдэг дээр асуудал үүсэж байгаа учраас Монгол банкны нэг бодлогын чиглэл нь хөдөө аж ахуй чиглэл рүү тэр дундаа үнийг тодорхой инфляцид үйлчилж байгаа үнийг тодорхой болгох. Хөдөө аж ахуйгаас үүсэж байгаа инфляцийн асуудал юун дээр үүсэж байна вэ гэхээр мал махны үн, гурилан бүтээгдэхүүний үн ийм зүйл дээр бид нар бол онцгой анхаарах нь зөв юм байна. Тэгээд үнийг тогтворжуулах хөтөлбөрүүдийг гаргаж энийгээ бас хилцэж аваад цааш явах юм бол инфляцийн өсөлтөөс бид нар өөрсдийгөө хамгаалах бүрэн бололцоотой юм байна гэдэг ийм гол зүйлүүдийг бид нар өнөөдөр бүлгийнхээ хуралдаан дээр ярилцлаа. Монгол банкны мөнгөний бодлого альчилсан намын бүлгийн гишүүдийн санал дээр тулгуурласан өнөөдрийн хэлэлцэж байгаа нөхцөлд энэ шинтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх нь өнөөдрийн бидний зайлшгүй хүлээгдэж байгаа цагийн үеийн асуудал мөн байна гэж ингэж дүгнэлээ. За анхаарал тавьсан